Үзэгчтэй Монголын нэг өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр Монголын нэг өдөр нэвтрүүлгээр бид Турандаа тийм Ахмад аялагч Дамдын суранг онцолж байсан. Тэгээд бүн Улаанбаатар хотоос бид нар аялалд гарахад цаг тухайд үзэж та бүхэндээ бас хаана явж байгааг нь мэдээлж авах болно гэж амласан. Харин амласан ясаар хамгийн сүүлд нэрээ Говь Алтай аймагт очиход бид нар уулзсан. Уцаар ярьсан тий. Хилийн 999 төгрөг баган дээрээс анх Дамдын сур уурандаа бид нар гаргаж өгч байсан. Тэр үеийг үзэгч та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Тэгээд тэндээс гараад 2240 км алхацсан байгаа заяа. Нэг сараас ахвалаа тийм үү? Тэгэхээр чинь одоо хэдэн л алхацсан гэсэн үг? 3 сар алхасан. 3 сар алхасан гэдэг чинь одоо 77 хоног дээр нь бид нэр уулзсан. Тий, тосож уулзсан байгаа. Тэгэхээр одоо ямар ч гэсэн тэр сурвалжлагыг одоо эхлээд үзэгчтэй үзүүлье. Тэрний дараа эргээд студидтэй уулзцгаая. За бүгдээрээ дэлгэсэн анхаарал хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монголын үндэсний телевизийн Монголын нэг өдөр нэвтрүүлгийн хамт олон яг одоо халахын баруун өмнөд овон дээр хурж ирчээд байж байна. Бид яг өнөөдөр Хилийн цэргийн Тэг 166 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй яг явж байна. Үзэгч та бүхэн бүгдээрээ харж байгаа энд бол маш сайхан тал нутаг, сайхан уул ханганууд харагдаж байна. Яг энэ сайхан газар бид одоо Дамдын сүрийн хурандатайгаа уулзах гэж байгаа маа. Дамдын сүрийн хурандаа одоо энэ Монгол Улсын хэлийг бүтэн дээр явгнаар бүтэн дээр орохоор ингээд манай хэлчд бол их баяртай байгаа. Тэр ялангуяа одоо манай хэлийн 7 дугаар өдрөд их өмнөд ачаал үүдл өгч байж байгаа. Өдрөдийн 100 участгараа хаалж ирэхтэн л тосч яваал тэгэл манай эндээс нэг ахлагч нэг байлдагч ингээд цуг дагаа явж байна. За өнөөдөр би манай тусгай томилгот бүлэг Дамдын сүрийн хурандаа ухтаа авч одоо хэлийн 6 дугаар өдрөдийн тусгай томилгот бүлэг төлөөлөгч тийм үүрэгтэй ингээд ирэхээс үр далаараа гарч ирсэн. Тэгээд өнөөдөр ингээ ухтаа авч явах их баяртай байна. Иргэн урандаа дуцын хил хариуцсан гарсан шүү тайв таныг үндэтгэн хэлийн 7 дугаар өдрөдийн тусгай томилгот бүлэг жагссан бүлгийн нарийн турандаа эрдэнэ. Эзэм эцгийн амрыг ирээ. Иргэн урандаагийн амрыг ирээ. Монгол улсын баруун өмнө захын цэг одоо эндээс ингээд яг хойч чиглэл рүү ингээд газрын зураг дээр ингээд хошуураад иргсэн байдаг шүү дээ. Тэр цэг яг энэ байна. Тэгээ алхахын гэсэн тодтолтой цөөхөн газруудын нэг нь энэ дээ. Ингээд Монгол улсын хэмжээнд байгаа бүх тэгш тоотой багнууд, бүх сүлдтэй багнууд за мөн дараалсан одоо дугаартай өөрөөр хэлбэл 456 байт юм уу, 567 байт юм уу тийм ээ. Ийм одоо дараалсан тоотой дугаартай багнуудаар бас бүгдэн дээр нь очно. Бас ийм одоо төлөвлөлтөд явж байгаа. Одоо бид нар чи дахиад эргээд буцаад 999 төгрөг баган дээр уулзсан. Тий. 900 хоног дээр уулзах. 300 хоног дээр л уулзах болов гэсэн бодолтой байна. Хэрвээ яг энэ ирчээрээ явж чадах юм бол шүү дээ. 100 болно өөрөөс одоо тэгэл хойно одоо хөвсгөл сэлэнгийн одоо хөвч тайх энд бас нэлээд бэрхшээлтэй байх болов гэж бодож байна. Царай зэстэй сайхан байна тий. Нэг үе бодвол аяа хүүтний уйлрал өнгөрөөд сайхан тэгсэн. Дулааны уйлрал наашилсан. Биеийн байдал нь юу ямар хөө байна? Биеийн бодол бол тун сайн байгаа. Говийн их дархан цаазд газруудаар Монгол улсын өмнөд хэлээр ингэж алхаж явж байгаа. Хүүтэн үед нь дулаан бүсээр алхаж явж байгаа. Одоо ингээд дээшигээ одоо Ховд аймагт ирсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо яг дахиад нэг сурвалжлагыг бас дэлгэсэн. Санаа чи ярьж байна уу? Ярилгүй явах. Монголын атл явдал спорт аяллаа холбоо Тэмүүл спорт клубын тамирчин улсын шүүгч нийгмийн эрүүл мэндийн элч бэлтгэл хурандаа Дамдын сурандаана хэлийн 6 дугаар өдрөдийн 6 дугаар став хариуцсан гарсалгүй тайван дэслэгч Эрдэнэлээ сайхан л Тэгэхээр Тэг 166
ангиас тэг 214 дугаар анги руу очиход яг одоо ингээд бүх цэргийн ангийн одоо бүх бие бүрэлдэхүүнүүд байна. Маш өндөр зэрэглэлээр хүлээж авч дараагийнхаа ангиудаас шилжүүлж явж байгаа нь бол үнэхээр бахархуу штэ. Бэлтгэл хурандаа Дамжин сүрэн гараас бахархаас өөр аргагүй болсон. Тийм ээ? Өөртөө цуг явсан тэг 166 дугаар ангийн байлдагч 600 км аялахдаа ганц ч ёо игээгүй, ганц ч тэрмэн муудчлаа, энмэн муудчлаа гэж хэлээгүй нэгэн байлдагч явсан гэж байгаа байхгүй. 600 км-ийг хамтдаа тулсан. Байлдагч ахлах дөрүүч гэдэг цолыг энэ өдөр авсан байгаамаа. Оо тийм үү. За баяр өөрийгөө ахлах дөрүүчтэй. Отроо застав ингээл яг л өнөөдөр ямар байна тийм ээ. Та бүхний саяны харсан шиг ийм л одоо сайхан уур амьсгалтай одоо шилжиж байгаа. Анги болгонд одоо өөрийн онцлог одоо бүх юм авч өгсөн, харуулсан, дуу хоолойтой, урлагтай, уран сайхантай. Тэгэл одоо ингээл ясал хүндгэлтэй, асар өндөр одоо хүндгэлтэйгээр ингэж утаж авч, үдэж өгч ингэж байгаа явдлууд үнэхээр одоо миний сэтгэлийг сэргээж улам мэдээ одоо хурдан явах юмсан. Тийм ээ. Улам их одоо бартаа саатаа замыг туулах юмсан гэсэн ийм одоо урам зориг өгч байна. 32 жил та хилийн зэрэгт ажилласан, хилд ажилласан. Тэгэхээр таны бас гаргасан дуунуудыг одоо манай хилийн зэргийн бүгдээрээ мэдж байгаа. Хилчин заяа гэдэг дуу бүгд мэдж байгаа те. Энэ дууныхаа талаар Нэгдүгээр гэр бүлдээ зориулсан. Хоёр төрөөс олон зуун одоо хилчин гэр бүл, хилчин одоо асуудаа зориулсан ийм л дуу л да. Тэгээ хилчин заяа гэдэг. Хэл дөнгөрүүлээсэ хоногийн тоогоор хагас нортой хонсондоо чимээ хэлмэн тайван байгаасай гэд хонгорхон өрстэйгэн хүлээсэндээ чимээ тэнгэр заяат Монгол төмниймээ төрсөн газар далайрныхоо хэлийг хамтдаа хамгаалж явах хөөтэй төрсөн хэлсэн заяа. Янзсараа үнэхээр сайхан хамт олонтойгоо сайхан аялаж байгаа юм байна. Гараа сайн бол барай сайн үнэхээр одоо хизээ бид нэр аялын маршрут гэж тавлж байгаа лээ. Арай болоог байгаа. Гэхдээ 10 сарын дундор гэж байна. Тэгэхээр яг одоо эндээс тэг 214 дугаар ангиас одоо цаашаа аялаа үргэлжлүүлж байгаа. Одоо тэгэхээр тэр сурвалжлыг одоо бүгд хамтдаа харцгаая. За тэгье. Манай участ хариуц хэсэгт бол өчигдөр оройн 2016 оны 3 дугаар сарын 23-ны орой манай хариуц хэсэгт орж ирсэн. Мөн Дамжируурандатай маань хэл хамгаалах байгууллагын туг Монгол улсын хил тойроод аялж байгаа. Энэ туг аялах аяны хүрээнд хилийн отруудууд нь нэлээд бэлтгэл ханган хүлээн авч мөн гаргаж өгч байгаа. Энэ аялал маань одоо ямар ч байсан өвлийнхаа загт нь говьхон тал хэрийнхаа одоо нутгийг туулаад одоо ингээ уул руугаа алтан руугаа өсөж байна. Аялалд маань одоо ямар нэгэн саадгүй сайхан явж байна. За надтай хамт одоо хилийн отроод анги болгоноос тухайн одоо анги отруудын хилийн заставын тусгай томилгот бүлэг гүйцэтгэх хилчид маань одоо хамт ингэж аялж байгаа. За энэ маань одоо бас миний одоо аяллаа аюулгүй байдал холбоо харилцаа эмнэлэг үйлчилгээ хоолунд бүх асуудлыг шийдэхэд бас хөв нэмэр оруулсан юм сайхан үйл явдал болж байна. Энд одоо би бас хилчидтэй бас баярлж байна. Хилийн цэргийн тэг 214 дугаар ангийн одоо анх хийж байгаа бас нэг үйлдэл. Энэ юу гэхээр одоо тэр үед хилчид болохоор тийм шууд нь шатдаг. Чи таацсан байна те. Усам дээр үед одоо тагтаагаар харьцдаг байсан. Тэгэхээр тэр одоо зүйлийг одоо дахиж сэргээж одоо эхлүүлж байгаа юм. За ингээд энэ аяллаа маань одоо явцтай хамт энд одоо энэ хилийн 6 дугаар отруудын хариуцсан хэсэгт орж ирэх энэ үед бас баяр таны сайхан үйл явдал болж байгаа нь
Отрядын маань одоо хамт олон бас хэл хамгаалтанд энэ шууданч тагтааг ашиглах энэ туршилтыг хийж байгаа энэ одоо сайхан үйл явдалтай одоо таарч байна. Тэгээ би одоо энэ тагтааны хувьд сая өөрийнхөө нэрийг энэ одоо отрядын хариуцсан хэсэгт ирсэн тухайга бичээд одоо зүүчлээ. Одоо эндээс нисэхэд энэ тагтаа маань шууд отрядынхаа байгалиудаар Алтан сумын төвд одоо очих хэвээр. Шуудан цагтаа маань үндсэндээ бол 500 км алгацсан газар одоо нисэх тийм шалралтай боломжтой юм та. Тэгэхээр үндсэндээ өнөөдөр бол Нүдэн булаг маань Говьалтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс 280 км газар оршиж байгаа. Тэгээ тагтаа маань 280 км газрыг нэг 2-3 цагийн орчим туулж одоо өөрийнхөө байралд очиж ийм боломжтой байна. Энэ тагтааг одоо хэл хамгаалтанд нэвтрүүлснээр одоо хяналтанд өртдөггүй хэсгийг хяналтанд авах мөн хөрхөд хүндрэлтэй хэлийн хэсэг болон сүлжээ холбоо харилцаа ажиллагаа барихад боломжгүй газруудаас одоо холбоо харилцаа ажиллагаа зохион байгуулахад бол их ихэнх нэмэр болох үчим арга хэмжээ гэж үзэж байгаа. Дараа нь бид чи хаана уцсан те? Бид нар одоо дараагийн уулзалтаар Завхан аймгийн Кис суманд бид нар очиж уулзсан. Тэгэхээр дамжин сургуундаа тэр газраас анхныхаа хилийн цэргийнхаа одоо гарааг ихсэжсэн хилийн цэрэгт анх тэнд алба хаачихсан. Тэр үед бид нар бас бэлгшээж тэнд бас очиж уулзах хэрэгтэй байгаа. За ингээд цаашаа аялдаа гарч явж байгаа дамжин сургууль хорондоо. Тэгэхээр одоо нийт үзэгчдийнхээ өмнөөс эрүүлэнх за тэгээд аялалд нь өндөр амжилтыг хүсье гэж байна. За үзэгчдээ дараагийн хол болно да.